хаанчдыг яргалж доромжилж таашаал авдаг. Энэ нь аюултай үзэгдэл. Өөрөөр хэлбэл ёс суртахуун гэдэг ямар төвшөнд очиж чаддаг бол академич нам гэж өгшөл тодорхой бичсэн. Монголчууд ёс суртахууны бүр ялцралд авч байгаа. Ялцралд авч. За тэгэхээр ёс суртахуун гэж юу гэлт юм бэ гэдэг нэг юм асуудал. Ёс суртахуун гэдэг бол хүн хүнтэйгээ харьцах. Хүн байгальтай харьцах. Тэгвэл хүн эд эмстэй харьцах тийм ээ. Харьцааны асуудал. Нэг үү. Танаа түүхийн хичээл үзсэн байх. Түүхийн хичээлдээ нэг зааж штэ. Монголын анхны төрөлс бол хүннөө өсгсөн. Тэгээ модон шинжүүг нэг домог байдаг. Модон шинж. Модон руу хөрш орчих дунхуу улсаас илчилсэн. Тэгээд илчийн шаардлага юу байсан бэ гэхээр хайртай хатнаа хөө шаардсан. Тэгээд модон түшинлүүдээс асууж яах вэ одоо хатныг маань хийдэг. Дийлэнх нь одоо өөрч болохгүй юу гэж одоо улсын хатныг харийнхан өгөх вэ? За модон шинж үгүй болцсон. Эсэг хугацааны дараа дараагийн дахин хоёр дахь илчирээд Эрдний сайн хүлэг мөрөө өгөхийг шаардсан. Хүлэг мөр гэдэг нь тухайн үеийн бол маш одоо өндөр ач холбогдолтой адуу гэдэг бол. Дахиад ноёдуудаас асуусан яах вэ? Мөн л ялгааг нэг хэсэг нь өг нэг хэсэг нь болохгүй. Дахиад үгүй болцсон. Гурав дахь удаага илчирээд хоёр гүрний хооронд орших хэсэг газар нутгийг өгөхийг шаардсан. Тэгээд дахиад ноёд түшиндүүдээс асуусан яах вэ? Дийлэнх нь өг тэр хэсэг газар ч одоо хүн малч байхгүй. Өгч. Тэгээ модон шинж газар бол улсын үндэсээ өгч болохгүйгээр газраа өгөхийг зөвшөөрсөн ноёд түшиндийг цаазлаад тэгээд дунхуу гүрнийг одоо цэвэрлэж мөхөөсөн гэдэг ийм нэгэн домог хятадын түүхийн сурвалж Симэцэний түүхийн тэмдэглэл гэдэгт үлдэж байна. 2000 гаруй жилийн тэртээ. Түүхчд бол үздэгэлтэй бодит байдал дээр эхлээд илжирэхэд бол модон шинж цэргийн хүч султай байсан одоо дайдах ямар ч боломжгүй байсан тийм ээ. Хүчин давтаж хатнаа өгсөн, мөрөө хүлэг мөрөө өгсөн. Дараа нь бол одоо эцсийн удаа бол цэрэг зэвсгийнхэн одоо хүч чадлыг хангаа байлцсан. Магадгүй бодит байдал ийм байсан байх. Эндээс юу харагдаж байна гэхээр өдөртөгч хүний тэр ёс суртахуун буюу эрх ашигын эрэм харагдаж байна. Эрх ашигын эрэм. Одоо зориг агсны хэлсэг үг шүү. Эхлээд одоо ард түмний эрх ашиг байх хэрэгтэй. Өөрөлдвөл модон шинжүүгийн энэ домгоос бид нар ямар сургамж авах хэрэгтэй вэ гэхээр модон шинжүү нэгдүгээр ард түмэн буюу эрх ашигын ард түмэн буюу улс орныхоо эрх ашигыг нэгт тавьсан. Газар нутаг бол ард түмэн улс орны эрх ашиг. Хат нь бол хувийн эрх ашиг. Өөрөлдвөл эндээс үг эрх ашигын эрэм баригдаж байгаа байхгүй. Улс орны ард түмний эрх ашиг бол нэг номер байх ёстой шүү гэж хойч үедээ загсан том захиас. Тийм учраас хүннүү гүрэн бол хүчрэг гүрэн байж чадсан. Энэ бол өдөртөгч хүний баригдах ёстой ёс суртахуун. Хувийн эрх ашиг бол тэр хойно байх ёстой шүү. Гэдгийг захисан захиас. Хоёр дахь том ёс суртахууны